За амралтын өдөр орой минь эрхэм миний пэйжийн найзуудаа. За энэ хамрын агалгаа ихэр чи хэд хоног бас уншд юм шиг байна. Мэдээж дотор чи хийгээ айцсан учраас дотор бас шархваад тэгээ таглараатай байд юм шиг байна л та. Хамар ирүүл бол би ирүүл гэдэг гэсэн шүү. Залуучууд бие бодороо. Тэгээ нэг 7 хоног гонших юм шиг байна. Тэгээ 7 хоног гоншнгээд лайв хийхгүй байлтай биш. Цаг үеийн нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулаад бас үзэл бодлоо хуваалцахгүй болохгүй шүү дээ. Манай үгээр бол дутхан тодорхой. Ягаад гэвэл би улс төрийн лайв хийдэг хүн та бүхэн мэдж байгаа, тийм ээ? Урлаг соёлын лайв хийдэг биш шүү дээ, тий? Манай осроо дүүчин гоё гүйжгэлдэг урлагийн лайв хийдэг, гүнэ борооч гоё дуулдаг бас урлагийн лайв шүү дээ, тий биз дээ? Би ч цэвэр улс төр шүү дээ. Тэм учраас бас миний үгийг одоо манай фэйсбүүк найзууд маань фэйсбүүкээр та энэ засаг төрийн талаар юу гэж бодож байна ингээд лайв энэ төр хийгээч гэгээд миний үгийг сонсъё гэдэг ах юм. Фэйсбүүк найзуудынхаа хүсэлтээр лайв хийж байна гэж. За маш гоё ихнээс нь яриад үгүй. За ер нь бол тэгээд Монголын улс төр тэгэл дотроо ажилтнаатай албан тушаалын төлөө эрх мэдлийн төлөө явж ирсэн болохоос эх орныхаа төлөө, иргэдийнхаа төлөө явж ирсэнгүй, ялгаагүй. Хүний өөрийн нам ялгаа байхгүй. Би биш бол чи биш гэдэг байдлаар 34 жил, 35 жилийн зах зээлийн нийгэмд шилжснээс хойш явж ирлээ. Олон засгийн газар солигдлоо. Гийгүүлс юмгүй. Тийм ямар байгааг та бүхэн мэдж байгаа. За тэгээд ардын нам бол одоо 35 жилийн 30 жил завсралгүй засаглаж байгаа. Тэгээ сүүлийн одоо 16, 20, 24 3 сонгуул дараалаад бас 10 жил завсралгүй засаглаж байна. За түүний дундаа засаг төр нь бол оюун эрдэнэ засгийн газар бол доктортой 5 жил тасралтгүй доктортой ажилласан. Хамгийн удаан хугацаанд бол оюун эрдэнэ засгийн газар ажилласан. За тэгээ өнөөдөр үр дүнд нь юу болсыг та бүхэн мэдж байгаа. Энэ засгийн газрын үед бол тэгэл нүүрсний улгаан гэл их улгаа гарлаа гэл яриад байна. Гарсан болоод нөхдүүдийн шороо оронд ял аваад явсан байх. Тийм үстэй. Энэ 5 жил гэдэг бол баггүй хугацаа шүү дээ. 5 жилийн дотор бүхэл бүтэн хот барьж байна. Өвөр Монголд бол Ордс гээд Камбашигийн шинэ хотыг бол задгаа эзгүй газар нүүрсний мөнгөөр 5 жилийн дотор бүр 10 сая хүн амьдрах хот барьсан шүү дээ. Тэ? Одоогийн байдлаар нүүж ороод нэг 3-4 сая хүнтэй болж ийн л гэж байна. Тэгээ бид нар бол томор харах хэрэгтэй юм л да. Тэгэл хийж хэрэгжүүлж байгаа юм нэг шалтай чинь болсонгүй хөрөх гэдэг. Нэг өлөг болсон юм ярьсаар байгаа л 5 жилд ороод дуусчлаа да. Хийгээвэл 5 сарч багтахгүй тий. 5 жил гэдэг бол урт хугацаа. Сараар ярих юм бол одоо 60-70 сар. Тийм үстэй манайхаа. Өнөөдөр нэг 16 давхар байшинг бол жилийн дотор барьж байна. 16 давхар байшин 100-аар нь 1000-аар нь 1000 зэрэг каран тавьж байгаа л байхад жилийн асуудал шүү дээ. Тийм үстэй. 100 км замыг урд гүршид бол үндсэндээ 10 сарын дотор тавьж байна. 100-100-аар нь 1000 км зам 10-аар нь эхлүүлэхэд бас л жилийн асуудал ингээл яриул зөндөөш нэг захилгаан станцыг бол нэг жил гарны дотор 2 жил дотор лига тоглоом шиг өрчдөг юм байлаа урд гүршид бол. Тийм үстэй. Ингээл дэд үтсийн асуудал шийдэж нэг цэвэрлэх байгууламжийг бол бас л тэгэл нэг жилийн дотор барьж байна. Лига тоглоом үрж байгаа юм шиг. Ингээ асрах боломж бий л дээ манайд бол. Тэгээд одоо энэ урд гүрш гэж том давуу тал байна. Том дэлхийн зах зээл байна. Маш их боломж байгаа. Энэ боломжийг ашиглаж чадсангүй да чадахгүй байна да. Европт бол одоо энэ хятадтай хөрс эргэлдээ үйл том зах зээлийн үед том зах зээл давуу талтай гэж ярьдаг юм байна л дээ. Биднэрт бол том зах зээл байгаа. Ашиглаж чадахгүй байна. Харин үрсээ зараад хөгжих бүрэн боломжтой шүү дээ. За тэгээд одоо Зандаштрын засгийн газар гарч ирлээ. Зандаштрын бол оюун эрдэнэ батлагдсан төсвөн дээр л унсан шүү дээ. Оюун эрдэнэ 5 сар тогтцорсон. 6 сарын үед Зандаштрын засгийн газар томилогдсон. Өөрөө төсөв батлаагүй байхгүй юу? Тийм биз дээ. Тэр үед одоо цалин эмчнэрийнхаа цалин мөнгийг нэмээгүй. Тэм төсөв. Одоо харин нэмэх гээд төсөв хилцэж явах үе засгаа огцруулчлаа. Нэг 3 сар 100 хоног л ажиллалаа шүү дээ. Өөрөөр зарим нэг жагсаалтанд орсон нөхдөө томроод ах юм аа, бопроод ах. Тэр ардын намын жагсаалтын нэгээр орцсон. Одоо нэг нөхөр бас их поп шааж байна. Би инлэмж энэ амир. Ярваач ораа. Толд дэтгэр нүггүй аасан. Боломж байсан гэд. Чи өөрөө их хурлын гишүүн болсноос хойш нэмийгээд оюун эрдэнэгээ ширэг шаагаад явахгүй байсан. Ахынтоо ямар жамц вүлээ, лувсан жамцч вүлээ. Тэ? Одоо ингээд нэг бопрохтой бол үнэн супер шаах юм аа.
Шинээр их хурлд орсон ч байна уу? Их хурлд удаж байна уу? Болор цум шаачмаар хэдэн нөхдүүдийн хэл яриад хөгжих. Улс төр бол их хурл бол үндсэндээ нэг хэдэн нөхдүүдийг нэг инкубатор гэдээ ярьдаг шүү дээ. Бойжуулагч болж ин л та. Гой бойчих. Хувь хүний хөгжил нь гой хөгжих. Биеийнх нь хилэмж энэ төр төрүүчээс ордонд ороод гой шаанштай гал. Юм хэлэх гэж үгээ зөөгөөл гар орогоо ингээл нүл ухаан царайлал ингэж яриа л хэвээр. Гой шаадаг бопын жүжигчингүүд бол биеийнхээ хилэмжээр үг үйлдэлэрэж гисэн гой гарууд бол их гарч ирж байгаа шүү дээ. Тэ биз дээ. Тэгэл бопроод байлаа. Тэгээ мэдээж бол ардын нам хоорондоо хагарчлаа хөрхий. Юунаас болж хагарсан гэвэл алтан булаацалж байна. Ирэх мэдл булаацалж байна. Ер нь бол тэгэл авгаа хөөхөн булаацалтайг бол тэгэл ир улсууд тэгэл бусдын бол их булаацалтах шаардлагагүй байдаг гэсэн шүү дээ. Авгаа хөөхтэй булаацалтайг юм шиг байлаа. Албан тушаал ирэх мэдл булаацалж байгаа шиг байна да хөрхий. Да тэгээ дээрэс нь одоо тэр манай Наара бас одоо саяхан зүгээ аж ахуй гэл одоо Наараагаас том зүгний аж ахуйтай манай одоо намын найзууд бид халах голд энэ тэр зүгээ аж ахуй хийдэг. Наара хэд дахин том даабалцсан зүгний аж ахуйтай. Зээлийн оронд явж байна. Цалингаас нэмж чадахгүй байна өөрхий. Зүгийн зах зээлд Монгол ямар үлээ. Тэгээ бараг хадгаламжтай тэр компани үр ашигчгээд ах юмгүй явж байна өөрхий. Тэгэхэд манай зүгийн чинь Наара их хурлд оронгуудаа тэр бом төгөр юу ч биш гэж шааж шít. Наараагаас нэг хэдэн цаас зээл хийсэн. Наара миний өшөө. Тэг хэдэн цаас зээлээч. Би ч одоо баталгаатай шүү дээ. Намайг худлаа шаахгүй Монгол даяар мэднэ. Чи бол сайн мэднэ. Миний өгшөнтэй юу ч биш хэдэн тэр бом төгөргнөөс нэг ганц тэр бом төгөрг зээлчээч Наара. Тэгээ Наараг одоо юу гэж ийм би одоо энэ их хурлын гишүүдийг одоо төрөвчээс нь коноп болгож худалдаж авч ийм гэх юм. Нэг коноп тэр бом төгөрөх хүрчлээ энэ төргээд сошиалор шуугаад байна шүү дээ. Яна нэг тэр бомаар одоо зарж үзчихсэн. Тэ? Манай дүү чи бас их хурлын гишүүд болцсон байгаа бас нэг тэр бом төгөрөг авчихсан хаа. Улгайчуудаас аваад ард түмэндээ тараах хэлсэн. Ягаад гэвэл манай дүү учраас өгөхгүйтэй наад болчихоо. Ягаад гэвэл нөгөөх нь янз бүрийн тийм улс төр тор мэдхгүй 8 шимээ коноп хүнэлж мэдхгүй зайлвал цэвэр банк санхүүгийн хүн эдийн засаг мэднэ, тэ? Ёс зүй мэднэ, тэ? А манай энэ имплюсүрч бас одоо бас мөнгөийг сонирн биш өө. 60 сая төгрөг хойшуурны мөнгө гэд манай цэцэг ба савар томроод байсан шүү дээ. Эднийг хаанаас ингэж мөнгийг цаас болгож тэ мөнгөний үнцнийг мэдрэхгүй болтол хахтал мөнгө амруун шаачваа. Сул орсон мөнгнүүдийг хүмүүс хаа хамаагүй цацдаг юм маа гэд мөн үү. Манай Наара цэцэг баяр дасарчжээ. Нэг нь имплюсер болоод дасраа шаачлаа, нэг нь их хурлд ороод дасраа тэр бом төгрөг юу юм гэж шааж штт. Тэ? Тэгээ одоо мэдээж одоо 5 жил засгийн газрыг доктортой барина гэдэг бол 5 жилийн дотор бас тэгээд овоо юм хийжээ дээ. Тэ? 5 жил дотор хуудуудаа чи би хулгайч би бүх юм байгаа штэ. 5 жилд эмчнэрийн цалинг нэмэхгүй яаваа. Багш нарын цалинг нэмэхгүй яаваа. Ахмадуудын тэтгэврийг нэмчихгүй яаваа. Энэнд их харамсч байна гэж. Одоо тэр ардын намын нэгээр зогсож исэн залуу хэлэхгүй яаваа. Гэвгэнд нэгээр зогссон залуу королё өөлөө. Тэр үед халтар царай тэгэд кино гардаг байсан. Хэл дороо шааж штэ. Шүнжингээ бэлдсэн болтой юм аа. Тэгэл одоо ч юу тэгээд энэ жүжигчдийн мэрэгжлийн одоо тэ ур чадварыг ер нь манай энэ улс төрчд бол дэндүү эзэмшиж байна. Урлагийнх нэг ажилгүй болгож штэ. Талентар шүнжингээ ярьж ирсэн өнөөдөр шууд цаас гой шааж энэ. Тэр бол жүжигчин болвол авьяастай дүүх шиг бай шүү орхи. Лувсан жамц үлээ. Ямар жамц үлээ. Гой шааж юм та өрх тэгээд. Тэгээ одоо ядаад одоо би бол ардын намын засгийн газрыг унгаад тоглоод шоглоод одоо тэ явбал одоо эсрэг намын хувьд бол манай намд ашигтай байх л да. Тэгэхдээ улс оронд бол ашиггүй шүү дээ. Бид нар хэн нэгнийг харлуулж унгаж муугийг үзэх биш. Монгол орныхоо сайныг үзмээр байна. Намчрахмааргүй байна. Сонгуулийн үед намчрахдаг байх хэрэгтэй. Мөн үү? Одоогоор тэгэл нэг шаардлагаал инквайр чи 96-аас 2000 онд манай ардчлал намын засгийн газрыг 4 удаа унгаж ирсэн. Энэ бол Монголын төрөөс одоо тэ тоглож ирсний хэлбэр. Үр дүнд нь Монголын төр хожоог хохирсон.
Үүнтэй адилхан ингээд төр засаг доктортой байвал одоо уг нь хэрэгтэй юм да. Зандрч нар манай нутаг усгээд би нэг өмгөр чамаараад байгаа биш. Төр улсын тэргүүн засгийн тэргүүн гэдэг утгаар ярьж байгаа юм. Манай нутгийн нэг жалгахгүй шүү дээ. Би ч л цагтаа хангалттай шүүмжлэл нутаг усандаа очиод лайвдаа л бас л шүүсэн шахаад явж исэн биз дээ. Зандрч нар их хурлын дарга байхдаа над гийгүүлээгүй. Би их хурлын дарга байхад шоронд орж исэн шүү дээ. Одоо тэгээ засгийн газрын тэргүүн болоо гэдээ надад юу гийгүүлэх вэ? Би тэгж надад тэр энэ гийгүүлнэ гэдэг байдлаар аливаа юм ханддаг хүн биш гэдгийг та бүхэн мэдж байгаа баг. Тэ биз дээ. Тийм бай. Тэгээ том зургаараа хармаар байна. Энэ үгүй хэлэхэд тэгээ өөрхий тэгээд үндсэн хуулийн зөрчилрүүл шаачлаа да. Тэгээд 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр бол засгийн газрыг огцруулахдаа арай өөр томьёогоор оруулж ирэх заагаад хуульчлаад өгсөн байна лээ. Алтан үеийн 14 онд огцорж ирсэн засгийн газар бол одоо тэр үеийнх мөн үү? За тэгээд Эрдэнэтийн засгийн газар огцорж байлаа. Эн чинь бол 18 онд огцорж ирсэн мөн үү? 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр томьёолыг өөрөөр авах хэрэгтэй байсан юм байлаа. Тэгээ манай булга найз маань жоохон буруу авч хэрэгжүүлчих шиг боллоо шүү дээ. Орсон бай. Уун аншин хэд байд юм бэ? Би хагалгаанд орохгүй болохгүй байна. Амьсгал дандаа ботоо авсаар байгаа зүрхэндээ нөлөөлсөн байна гинэ. Тэ нэг залуу над руу мессеж бичсэн л та. Хамрын хагалгаанд таана орсон юм бэ? Хамрын хагалгаа хамар ингээд дутуу амьсгал аваад тахаар зүрхний хэмнэл өөрчлөгддөг юм байна гэж шинжлэр ярьж байна. Тархинд очих хүчил төрөгч гүйцэд очихгүй болохоор зэрэг одоо тархины даралт нэмэгддэг юм байна. Хараа мууддаг юм байна шүү манайхаа. Чи бичлэг хийж нанаасаа хэдийг авдаг гинэ. Манай намд хүнд өх мөнгө байхгүй. Манай нам чи мөнгөгүй гуйлагч нам гудманд байгаа. Тэгээ яасан? Мөнгө өгөх гэдэг нь өгөөч авах гэсэн хүрнүүдээс. Тэ? Амьдрал мөнгө хэрэгтэй шүү дээ, тэ? За тэгээд тийм байна. Үндсэн хууль зөрчсөн шиг байлаа. Өөрөх юм булган туяа туг тахирчлаа да өөрөх юм. Тэгээ ер нь бол хуулийг өөрсдөө тайлбарладаг байдлаа болох хэрэгтэй. А гэвэл Б гэл тэмээ гэвэл ямаа гэж шаагаад идэгтэй адилхан өөрсдөө тал тайлбарлах болох хэрэгтэй. Тэгэхээр хуулийн зааснаар үндсэн хуулийг бүр ягштал биелүүлэхгүй бол эцэг хуулиа уландаа гიშгүй яах вэ? Монгол улсын шүүх засаглал утгаалнаа. Тэгэхээр зэрэг хариуцлага тооцоолох хэрэгтэй. Их хурлын гишүүн үндсэн хуулиас зөрчиж өргөсөн дангаргаасаа натсан бол эргүүлэн татна гэд үндсэн хуулийн дээр заасан байгаа. Тэгэхээр үндсэн хууль яаж хэрэгжүүлдэг яруу тодоор харуулаарай. Эрхэм үндсэн хуулийн эцсийн гишүүдээ. Тэгээ үндсэн хуулийн эцэс дүгэлдээ гаргахаар их хурл ороод их хурл хүлээгээд авчснаар үндсэн хуулийн шийдвэр хүчин төгөлдөр болно гэж заасан байна гэсэн үг. Тороолууд орж ирээ сайн шаажих шиг байна. Намайг сайн буулаараа тороолуудаа надынхаа буюу та нар 5 цаастай явж байгаа шүү. Хэдэн тороол гулгч гудмын заяа. Тэгээ одоо бол харин энэ засгийн газраас илүү дутуу зардлаа та дарга нарын цайланг багсаг гадаад дотоод зугаалхаа бойл үнтэй жибнүүдээ хураа зар өвгд өгчтэйгээ талент тэтгэврийг нэм гэж шахах шаардлагатай шүү дээ. Зардлаа таньжиж бид нар тэтгэвэр тэтгэмжээ нэмнэ. Тэтгэвэр тэтгэмж салин үн нэмэгдснээр иргэдийн амьдрал сайжирна гэсэн үг. Ойлгомжтой байна. За ийм тэгээд ямар ч байсан нэг их хурлд ороод хүмүүсийн амьдрал тэр бомаар сайжирд юм байна. Тэр бом төгрөгийг юу ч үздэг юм байна хөрхий. Эмэгтэй хүн гэдэг одоо тэгээд нэг учиргүй эмэгтэй хүнийг ярихгүй дэ сонирн биш. Их хурлын гишүүн гэдэг бол ир юмгүй хариуцлага хүлээх ёстой, хариуцлагатай албан тушаал. За яг гудамд байгаа цэцэг бямба маань мэдчих яах вэ? Цэцэг бямба бол 60 сая төгрөг хойш өрнө мөнгө шааж илсэн шүү дээ. Би мэдэн шүү дээ цэцэг бямба миний өгшөө. Чиний амьдралаа би дэндүү мэдэн дээ. Нэг хужаагийн гангар сайзан зараад ашиг олно гэдэг юу л бол тоо. Тэгээ яагаад энэ бусад нэг хужаагийн шаац оруулж зараад томорч чадахгүй байгаа. Манай цэцгээр томроод ах юм.
Одоо бодвол одоо цэцгээгээр нөлөөлөгч хийлгээд ард нь одоо спонсор байна гэж би харж шít ойлгомжтой шít. Тэр худлаа буруу намын мангар утсан бас тэгэл учиргүй нэг талыг барай солиороод байсан. Яасаа 5-7 оноо аваад гэр ороолоос улнаас шууд томроо шааж шít. Зарим нь иргэд өдөр шөнөгүй ажиллаад наран тул дээр бараа зараад арх уухгүй тамиг татахгүй багтлаа. Орос улсанд орч чадахгүй байгаа шít. Илүү юм шиг шааж байгаа шít. Тэгээ Монголд бол нөлөөлөгч болчоод тэгээд тэрийг үнэлдэг, зардаг, иргэдийг худлаа мэдээлэлээр хангадаг, дурхирдаг байдал нь бол цаанаасаа захиалгатай болоод удаж байгаа шít. Одоо манай нөгөө буян бузар намын дарга жагаах чинь бол зүгээр улаан цагаан бол тэгэл бас л засаг төрийг хамгаалаа шаад одоо яг хамгаалахгүй байгаа. Жагаа дампуурц энэ дүү автцсан шүү дээ. Та бүхэн мэдж байгаа баг. Дампуурцсан шүү дээ. Буян бузар намын дарга жаргал сайхан дампуурцсан. Батара тороол болцсон, амт тороол болцсон шүү дээ. Би тороолуудыг нэрлээд өгье заяа. Одоо манай гангар шаадсан зардаг хөрхий бас тэгээд одоо хүний амьдралын дотоодхыг бас ярихаар утгагүй юм л та. Тэгээд хүн чинь бас нэг эмэгтэй хүн гэдэг чинь тэгээд бас нэг ариун нандин байх хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүн бузартвал тэгэл одоо бас л дагаал юм бузартыг гэсэн шүү дээ. Бавг л хавсруугаа хэлж шүү дээ. Ийм хүний умаа хүзүүнээс эх орны одоо одоо юу оршин тогтнодгоо гэж заасан баг шүү дээ. Тэгэхээр тэр чинь бол эмэгтэй хүн ариун дагшин байх хэрэгтэй. Одоо монгол хүн бол монголоор байх хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа байхгүй да. Тэг биз дээ. Тэгэхээр болвол манай зэзгээ болвол хөрхий би болвол оюун эрднийг өмөрөөд үхчих гээд байдгийг штэ. Бүгд мэдж байгаа. Тэрнээсээ болоод хавар бол гачин байдалд орсон. Тэ хөрхий хямарсан шүү дээ бас л нөгөө дагагч нар нам болоо хийгээл тэгэл хэдэн мянгаар л дагагч алдсан гээ үстэй. Тэр чи иргэдийн итгэлийг одоо фэйсбુક найзуудын итгэлийг алдна гэдэг бол мөнгнөөс илүү юм алдж байгаатай адилхан шүү дээ. Ер нь хүний итгэл алдна гэдэг бол мөнгнөөс илүү юм алдсантай ялгаагүй дээ. Би жишээ нь одоо тэгэл нэг итгэл алдсан байж байгаа шууд зайгаа авчдээ баяртай дуусаа. Чамд бол итгэж болохгүй юм байна гэл дуусаа. Хэрвээ итгэлтэй явсан бол тэр найзтайгаа нийлээд юу ч үтээж болно. Ямар ч амжилтанд хүрч болно шүү дээ. Тэс дээ. Одоо миний нэг багын найз бий л дээ хөрхий хайж болдгоо, хайрлж болдгоо. Тэгтээ итгэл муу. Машин тэр унаа явал бараг зарчаад ирнэ. Хүүхд байхдаа миний ундаг дуу унаал энэ хүн гудам тарьчаад ирэх шагаал зарчаад ирсэн. Тэгэл одоо зодоод нэмэргүй арт төвчийг. Тэгэл багада миний итгэлийг алдсан. Мөнгө зээлүүл алга болно, худлаа шаана. Тэгээ би бол тэрэн дээр мөнгөний тал дээр бол бизнесийн тал дээр итгэж чаддгүй. Тэр маань итгэлтэй байсан бол тэр үеээр нийлээд бизнес хийгээд амжилт болоо тэрний амьдрал ахуйч гэсэн сайхан явахыг хэн ч үгүйсэхгүй. Тэгэл болоо. Итгэл алдна гэдэг бол ийм аюултай. Мөнгийг алдаж болно, мөнгийг олж болдгоо. За яа. Тэгэхээр фэйсбુક найзуудын итгэлийг бол манай цэцгээ бол алдсан. Гэт нэг талыг барьдаг. Ойлгомжтой энэ манай энэ иргэд чинь бас ухаантай. Голыг олоод одоо жишээ нь одоо намайг шигсэн буруу зүрх ярьж байвал буруу зүрхээр нэг шүүмжилдэг, би шүүмжлийг хүлээж авдаг. Энэ массын дэмжлэг гэдэг чи өөрөө агуу юм байхгүй. Мөнгнөөс илүү шүү дээ. Иргэдийнхээ итгэлийг олох хэрэгтэй улс төрчд. Олж явж чадахгүй байна. Иргэдийг бол сэтгэлээр олж авдаг юм аа. Сэтгэл зүтгэлээр олж авдаг. Сэтгэл зүтгэл таар байгаа шүү дээ. Агны нөгөө хэлэхэд улс төрчд. Тэ биз дээ. Тэгэл өөрхийн мөнгийг урдаа тавьдаг. Мөнгөний төлөө тэгэл хэнийг ч нулимн, хэнийг ч муулна, хэнийг ч тороолдно. Ийм хэдэн одоо инфлюенсер нөлөөлөгчтэй болцсон. Үнэн шүү дээ. Тэд нар бол амьд тороол болцсон. Мөнгөний төлөө бол хүний амьдралыг алах бол тэднэрт юу ч биш болцсон. Ордонд ороод ашигтай ажилтгийг одоо нэр тэрбум төгрөгийг бол нэрээ би одоо өөрх юм наараа гавс өрөвд эмэгтэй хүнийх нь хувьд өөрхий зайлуул бас зовлон үзэж байгаа хүнтэй эмэг хүнтэй өөрхий зайлуулгаал. Бас л галтаа цогтой байдлыг үл үнэлдэг, зөвшөөрдөг. Тэгвэл бас тэрбум төгрөг олж чадахгүй гарууд бол өстой улныхан байгаа штэ энэ төр гэдэг доромжилж шít манай наараа. Бас болохгүй л дээ болохгүй. Тэрбум төгрөгийг хүн зовж иж олно. Цалингаас цалингийн оронд одоо тэгэл
Усан гацны тэрбум төгрөг хураах тэгэл хадгаламжиндаа сая төгрөгөө иргэд Монгол улсын иргэд баг дийлэнх олонх шүү дээ. Тэгэхэд манай наараа их хурлд ороод тэр бомын орлоготой тэр бомын хадгаламжтай шаардсан байна гэж фэйсбүүкээр яваад байна шүү дээ. За хятад бол ингэж огцсон үнэлгээ хөрөнгөж огцсон орлого олж байгаа нөхдүүдийг бол авилгалын эсрэг сайн шалгаад хуулийн хариуцлага хүлээлгдэг. Хятад бол энэ мөнгө хаанаас орж ирв? Яаж мөнгө олов? За энэ мөнгөний их усүр нь хаа байна? Төлсөн татвар нь хаа байна? Мөнгө төлөөгүй, татвар төлөөгүй бол мөнгө угаалт байна болоо. За татвар төлөөгүй болсон бол хулгай хийсэн, хулгай мөнгөөр ингэсэн байна гэж дор нь олддог шүү дээ. За манай мөнгө хөөсөглөн бас оюун эрдэнэ засгийн газрыг өмөрөд өгч байна гэнэ. Манай мөнгө хөөсөглөө яах вэ? Сайн сэтгүүлч. Тэгтээ сэтгүүлч учраас хэлэмгэд олонгой юм. Тэгээ яах вэ? Мэдж байгаа мэдлэг нь бол очиргүй жоохон араанганд Багдад тань. Зүгээр нэг жижүүрийн нэг хэдэн үгийг л гоё ярина л да. Тэрнээс говл яддаг, эдийн засаг, төсөв санхүү. Тэгэл зардал мардлын талаар бол бас мэдлэг жоохон тааруул да яах вэ? Эмэгтэй хүнийг ялж байгаа юм биш өөрхий. Гэхдээ манай мөнгө хөөсөглөнгээр манай Жэнко Бро байгаа шүү дээ. Жэнко Бро ч мөнгө хөөсөглөнг улс төрд оруулж ирсэн загалмайлсан эцгэн шүү дээ. Тэгээ эмэгтэй хүн чинь нэг үнэн ч үндэ үнэнчлээ мөнгө хөөсөглөнгийн тэр даа чанарыг бол хүнддэг нь. Жэнкод үнэнч байна. За тэр бол болж байна. За манай Жэнко Хэробатар хоёр бол яг харахгүй тэгэл ах トゥ хоёр шүү дээ. Салж халихгүй ах トゥ хоёр шүү дээ. Хагцахгүй. Тэгэл Хэробатрын чинь дөрсөн дүүн манай оюун эрдэнэ мөнөө. Тэгэхээр эдгээр чинь нэг тал болчиход байгаа байхгүй. Уншаад байх юм ерөөсөй байхгүй шүү дээ. Тэгэл одоо улс төрд бол парламентын гишүүд бол өөр өөрсдөө үзэл бодолтой бие даасан хүмүүс байх хэрэгтэй. Их хурлын гишүүд хэн нэг коноп байж болохгүй. Хэн нэгний одоо бос ихээр нь босдог, суу гэхээр нь суудаг. Дохиор байж болохгүй байхгүй юу? Тэгээ энэ нь өөрөө одоо их хурлын гишүүдийг чадамжгүй болгодог. Их хурлын гишүүд чадамжгүй болохоор Монгол улс парламентын засаглалтаа парламентыг чадамжгүй харагдуулдаг юм аа. Тэгэхээр бол одоо намайг бол жишээ хэний хүн гэж хэлэхээ. Би бол Монгол улсын иргэн, Монголын хүн. Тэгээ их орныхоо зөв зүйлийн төлөө бол дуурдаг. Хэмбгооч байсан би шүүмжилдэг. Миний ард бол өстой жинхэнэ одоо Монголын ард түмэн байна гэдээ хэлчихвэл бохирцсон болчих واخ та. Яг нэг үг хэлэхэд тэ надад ямар ч том дарга байсан би долоох шаардлага байхгүй. Зүүийг би дэмжинэ. Буруугийн зад шүүмжлэнэ. Бузрын дийлэгнэ. Өнөөдөр ягаад гэвэл бид нар бол энэ цаг хугацаанд нэг худлаа улс төрчиж байгаад тэг манусаар ингээд Монголын ирээдүйд дуусчихгүй байхгүй да. Хүн гэдэг бол эх орныхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө, үр хүүхдийнхээ төлөө ажиллаж амьдардаг. Тэгэхээр нэгдүгээрт бол эх орон бүрэн бүтэн хөгжилтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт үр хүүхдүүд маань, үр удам маань эрүүл сарвал аюулгүй нийгэмд амьдрах хэрэгтэй. Үр хүүхдийнхээ төлөө, эх орныхоо төлөө манай өвөг дээдс бүлээн цусаа урсган барин энэ эх орны чинь бүр бүтэн авцарсан юм. Тэгэхээр энэ үр хүүхдийн сайн сайхан нийгмийг үлдээхин төлөө өчүүхэн зуурын жаргалд өчүүхэн зуурын галтар 5 цаасд үзлүүдлээ худалдаж болохгүй шүү дээ. Тийм биз дээ иргэдээ. За тэгээд ийм байна да өөрчүү байх тэгээд. 3 сар болж байгаа засгийн газраас яасан юм ихчээнэ. Энэ чинь оюун эрдний үед батлагдсан төсвөр явж ирсэн шүү гэдгийг сайн ойлгоорой. Зандан шатрын засгийн газар яг төсвөө хилцүүлж байгаа шүү дээ одоо. Төсөв дээр бол багш нар эмчнэрийн цалин нэмий гээл зүтгээд байх шиг байна шүү дээ. За тэгээд дээрээс нь засаг ундагч бай, яадагч бай. Манай ардчилсан намын хэдэн албан тушаал дуртай дуракууд ард иргэдийн сонголтыг хүндэтгээд сөрөг хүчнийхээ ажлыг хийн шүү. За ёо. Туваа муу бол албан тушаалын төлөө шааж өгнө. Туваа уулуурхан сайд ихтэй гадаадаар баахан зугаалсан, Австралид очисон, Канадад очисон, Япон, Солонгост очисон, Хятад руу өдөр болгон шаасан.
Товооны гадаад товлолт бол бас хэдэн ахмадуудын цалингийн тэтгэврийн зээлийг тэтгэврийг нэмж хэмжээний мөнгөөр бол Товоон зүгээр гадаадаар зугаалаад үрдсэн шүү. Товоонд бол мөнгө л чухал. Тэр үзэл баримтлал чухал биш. Манай явдаг жорлон бол шунлын бузар. Тэгээд хамтрыг гэвэл нэг Ардчил намын чи бэлэн шүү гэж шааж ирсэн. Явдаг жорлон Товоо гойлгоч. Тэгэд би одоо Ардчил намыг гэсэн цэвэрлэх хэрэгтэй. Товоо мэтийн шунлын бузруудыг амбардж зайлуулнаа. Өнгөрсөн 100 м туулгал өгсөд Эрдэнэт явахдаа бүрг хангаагаар дайрсан. Товооны жолооч буу тавьцсан ухаж ийн гэж штэ. Бараг 20-30 буу байдаг гэж нинжи аргаар. Одоо бодвол нэг буу ухаж байгаа газараас нэг өдрийн нэг 10 сая төгрөгийн алт авлаа гэхэд 20 буунаас хэдүү 200 сая шааж ш наадах чи бараг. Ойр тойрных бүгд нинжи болцсон юм байл шүү дээ. Баримт нутгатаа би нүдээр харсан. Ашигт малтмалын газрын дараагаар үүрэг гүйцэтгэгчээр өөрийнхөө туслахыг тавьсан. Үүрэг гүйцэтгэгчээр шаасаар угаал Товоон бол ашигт малтмал дээр зихэн бодлуулсан байлээ. Шалгуул бол замбраагүй. Тэг хүний өөрийн намгүй ялгаагүй ингээд нэг албан тушаалыг ашиг гэж хардаг навчнуудыг харахаас нэрэ бөөл цутгах энэ нэргээд хөгжлийг бол асар их удаашруулж байгаа байхгүй та. Тийм биз дээ. Тэгээ манай намынхаа Ардчил намынхаа та нарын ардын намын засагт орохгүй шүү. За юу. Ойлгосноо. Албан тушаал бол төр зурих шүү. За юу. Бид нар харин иргэдийн итгэлийг бүрэн дүүрэн авахын тулд ардын намын алдааг засах хэрэгтэй. Гэхдээ муугийн үзэж явал монголчууд хүний муулцсан дургу тэ хоорондоо хэрэлдээд явж байгааг нь харин болохоор алдааг засаад эвлэрүүлэхий төлөө яв. Энэ нь эх оронд хэрэгтэй мөн үү? Хөгжилт хэрэгтэй. Эвдрэлцүүлээд нураагаад нэг талд нь ороод байлд тоглоод байвал амархалт. Тэгээд хамгийн гол нь иргэд хохирно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ манайхаа. За ийм байна. Гарч нэг хоол идэ. Эмчилгээнд явсныг мэдж байгаа баг. Би ямар тэгээд нэг гүн бол ашиг гадаад дотоод явснаа гайхуулаад байгаа. Симхэн тэгээд явдаг. Өөрхий иргэд маань ядарч байна. Өвд цовсон гадагшаа явж чадахгүй байна. Тэгэхэд гэр бүлэрээ гадаадаар зугаалаад гайхуулаад нэг хэдэн газар зарсан улгаач нар бол тэгэл гадаадаар зугаалаад сул мөнгө олсон улгаач гадаадаар зугаалуулт. Манай яг нэг өөрийнхөө нэг хамар нормаг имжлүүлчих гээл тэгээд нэг юм харийн нутагт ирсэн явж байна. Тэгээд бас Монголынхаа төр засагт санаа зовох юм. Үзэл бодлоо хуваалцж байна. Тэ гарч нэг хоол идэх та буудалд байна. Тэ. За ийм байна. Хаа явж байгааг асуугаад хүмүүс солонгос байна. Солонгос тар ажил хийж лээ өөрхий. Тэ. Одоо өөрийгөө амжилтуулаад явж байна. Хангу мал жоох маараа. Тэ. Бас нэг худлаа авах галтар хилтэй учраас тэгээд ганцаараа ингээд салгалаа явж байна та. За тэгээд Сеул орно. 21-нд Сеул орно. Баахан төлөөлөгч нартай хэдэн гаруй цалиа аваад жаргаа сууж байгаа. Тэднэрийг бас эргий. Ажлаа хэрэгжиж байгааг нь харин шалгая. Иргэн төвтэй төр байдгийг иргэдийн нүдэнд иргэдүүл хяналтыг тавих хэрэгтэй. Иргэний хяналтыг тавья. Сеул орж элчин сайдын яам орно. Нөхөр элчин сайд их үнэтэй байранд амьдэрдэг гэсэн. Намайг чинь байр түрээсэлсэн байж хоронд явуулсан шүү дээ. Элчин сайд чи баг хаусанд амьдэрдэг гэсэн. Манай Сеул элчин сайд. Өшөөс хаусыг харуулъя. Зүгээр нэг апартментуудад нэг баг $1000 хүрхгүй апартмент байсаар байтал хэдэн мянган доллар байр түрээсэлдэг гэж шүү. Очиж тэр нөхрийг хэр төрийн зардлаар хийж тансгалж байгааг харъя. Харуулъя. Тийм ээ. Одоо би бол Бусанд байна. Бусанд нэг хамар эмнэлгээр дагнсан нэг сайн эмчүүд юм байна. Ерөөсөө л хамар. Тийм гоо сайхны хагалгаа хийдэг шин. Хамар доторх байгаа гимтлийг засдаг, гимчилдэг. Тийм эмнэлэгт орлоо. Шаардлагатайг нэр үүсгэн очиод харуулж болно. Тэ. Энийг мундаг эмч байлаа хөрхий. Ерөөсөө өдөрт нэгэл хагалгаанд оруулаад маргааш нь 24 цаг болоод энэ хамрын ингээ бүгэлдсэн байсан юу гэж шууд авааичт юм байл. Наркоз бол цагийн дотор гардыг байл. Тэгээ хамрын чиглэлээр зөвлөгөө авах хүмүүсээр асуугаарай. Бас хагалгаа хийсний хувьд бас ингэчүүл зүгээр юм байл шүү гэд хуваалцч болно шүү манайхаа заа ёо.
За зөөр юу ацгаа тэр баяртай. Тэгээ энэ сар манайх нөгөө гिचээл бас захимаар орж байгаа учраас би чинь тэгэл энэ утсаараа захимаараа гिचээл цугаал явж байгаа шүү дээ. Баг байна уу гал ингээ сонсоол. 10 сарын 30 хүртэл манайх нөгөө хуулийн ойрын гэж захимаар орж байгаа. Тэгээ захим гэдэг чинь одоо тэгээ дэлхийн ертөнц тэр чигээрээ захимдч учраас хаа байгаа газараас захимаар гिचээл суулж болж байгаа гэдэг чинь том давуу тал. Хаяг үний мэдээлэл гэнэ. За Солонгост бол мэдээж бол үнэтэй юм байлээ. Яг гоо даатгалтай олон улсын даатгал матгалтай бол нэг 2 сая воноор орох юм байлээ. 2 сая вон. Тэ. Одоо Монгол мөнгөөр нэг 5 сая төгрөг гэсэн үг л дээ. За Монголд бол хамраа агалгаа бол мэдээж ойлгомжтой нэг сая 2 сая төгрөг байгаа ш даатгалтай. Тэгээ Монголоос нэг дахин үнэтэй юм байлээ. Тэгээ манай Монголын эмчнэр бол сайн л да. Тэ. Тэгтээ яг би ягаад Солонгост орсон гэвэл бас эмчнэр хажуугаар орж ирээд бас надад муу санддаг хулгайс нар харагдчих үзээгүй энэ тэндээс бас юу шааж магадгүй шүү дээ хаа. Тэ. Тэгээ Солонгос таглаад орсон юм аа. За тэр ч яах. Зөөр юу ацхан хамрын хагалгааны үнэнд хэдэг чинь гэдэг. 2 саяас 7 сая вооны хооронд байд юм байлээ хамрын хагалгаа. Тэ. Дарахгүй тэр чинь нөгөө өвтөг өндөртэй учраас тэгэл тэр совлогч одоо тэгэл асрагчаас нь ахуулаад бүгд л хэдэн саяараа цалин авдаг учраас тэр нэг хагалгаагийн чи эмч совлогч тэгэл унтуулгын эмч тэгэл мэдээж идэл хэрглэж байгаа юмуд үнэтэй учраас тэрийгээ дагаад өртгөн өсдөг юм байлээ шүү. За тэр баяртай эх 7 хоногийн шинэ 7 хоногийнх нь ажилд амжилт хүсье. Би бас бусаанд байна гэнэ. Бусаанд энэ буудалд бас манай хэдэн монголчуудаас явж байгаа харагдана хүүхдүүд мөгтүүдтэйгээ. Байна. За тэр баяртай